ерөнхий сайдад итгэж байгаа. Тэгээ оюун эрдэнэ гэдэг хүндээч биш, ерөнхий сайд түүний ахалж байгаа баг засгийн газрын мөрийн хөтөлбөр цаашдын бодлогот нь итгэж байгаа учраас энэ бодлого маань хэрэгжээсээ бодлого хамтарсан засгийн газар тууштай тогтвортой байгаасаа гэдэг дээр үндэслэж би итгэлээ үзүүлнэ гэж илэрхийлж байна. Ерөнхий сайд оюун эрдэнэс зүгээр нэг ганцхан юм асуумаар байгаа юм. Та минь яагаад ингэж их удваа гэж. Яг хүмүүсийн одоо яг нэг ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ зөвхөн цүнхний асуудал болоод юм итгэл үзүүлэх асуудал ороод ирвүү гэдэг дээр л хэн болгоно л яг мэдж байгаа хүмүүс бол мэдж байгаа, мэдэхгүй гинүү хүмүүс бол бас нэг тийм нэрэл одоо цүнхнээс болж л одоо орлогоо нотолж чадахгүй байгаа учраас одоо хоцрох гээд байгаа юм шиг юм сонин нийгмийн уур амьсгалыг өдөөсөн юм бүлэг хүмүүс байгаад байна л да. Гадаад дотоод хүний өөрийн олон бүлэг эрх мэдэл, эрх ашиг баялагын одоо зодон, пулаацалдаан болж энэ асуудлыг одоо бас дэвэргэж гаргаж ирж гинүү даа гэж харж байгаа. Энэ бол зохион байгуулалттай технологиор суурилсан асуудал явж байгаа. Гинт одоо хүүхдийн гэдэг юм одоо тэр залуугийн хүүхд гэхэр ч одоо бас хэлэхэд хэцүү шүү дээ. 23 настай залуугийн одоо их нэртэйгээ найз охиндоо одоо гэрлэх санал тавьж байгаа энэ асуудал өөрөө технологиор суурилсан асуудлыг хэн гаргаж ирж байгаа нь түүнийг хэрхэн яаж цааш нь давалгаалж гаргаж ирж байгаа нийгмийн хэрхэн яаж нөлөөлөл бий болгож байгаа гэдэг нь бол өөрөө цаана технологи гэж би үзэж байгаа. Та ч гэсэн сая хэллээ. Энэ бол ер нь зүгээр нэг цүнхний асуудал биш ээ. Цаана нь бол одоо тодорхой асуудал бодлого бол байгаа гэж. Бид нар иймэрхүү төрлийн бас жагсаалт цуглаанууд бол зөвхөн Монголд ч биш гадаад улс орнуудад ч гэсэн болдог. Нилээд одоо өргөн хүрээнд болдог. Монголд ч одоо анхных нь биш. Ковидын үед ч гэсэн бид нар 2 3 одоо ийм томоохон тэмцэл гэдэг юм уу, юм томоохон одоо юм жагсаалуудыг даван туулсан. Ард нь дандаа технологи байдаг. Яагаад энэ цаг үе дээр яагаад яг одоо энэ асуудал гарч ирв гэдг нь бол бас анхаарах ёстой асуудал мөн. Нэг асуудал байгаа. Арчилсан нам үнэхээр одоо хамтарсан засаг байх ёстой гэдэг дээр бол би ч гэсэн одоо анхнаасаа л мөрийн хөтөлбөр дээр ч одоо хамт суусан, хамтрахын зүйтэйч гэж ярьж байсан. Гагцхүү магадгүй сайд яамыг толгойлж байгаа бол харьяа газруудаа ч гэсэн боловсруучны байршилдаг ийм нэг бичигдээгүй хууль гэдэг ч юм уу. Ийм явдал явсан. Энэ нь өөрөө эргээд төрийн албаны тухай хуулийг ч нэлээдгүй зөрчсөн. Аймаг сум орон нутагт маш их халаас хэлгээ явсан. Ингэснээрээ нэг албан тушаалын ард бас л хүний амьдрал явж байгаа учраас манай намын гишүүд ч тэр мэдээж үүн дээр бухимдсан. Хурлын одоо их хурлын гишүүдээрээ дамжуулаад бүлэг дээр ч энэ байр сууриа илэрхийлсэн. Тэгээ энээсээ улбаалж одоо бас манай нам дээр одоо баг хурлын гишүүдийн хувьд ч гэсэн ер нь бол энэ боловсруучны бодлого алдагдж байна. Маш олон хүн хилмигдэж байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн учраас баг хурлын шийдвэр маань гарснараа гарсан. Баг хурлын шийдвэр гэхдээ ерөнхий сайдыг огцруулах талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр магадгүй өнөөдөр арчилсан намын 8 сайд өөрсдөө өргөдлөө өгсөн байна гэж өнөөдөр мэдээнээс бас харсан. Тэгэхээр яг одоо бол ерөнхий сайдын огцруулах асуудлыг бол манай намын баг хурал огт яриаггүй байгаа шүү. Яриаггүй. Ковид, Орос Украины дайн, Трампын худалдааны тарифын бодлого араасаа дарааллаад маш хүнд нөхцөл байдлыг, геополитикийн нөхцөл байдлыг гаргасан. Ийм ч учраас нийгэмд бухимдал өндөр байгаа. Үүнийг далимдуулаад технологиор суурилсан яг энэ дотоод эрх мэдлийн тулаан явж байна. Тэгэхээр та үүнийг одоо бас өөрөө үнэхээр тийм юм байна уу? Эсвэл үнэхээр л одоо юм цүнхний асуудал байв уу гэдгийг бас нэг тодорхой хэлж асуудлыг яг тодорхой ярихгүй бол болохгүй байна. За ерөнхий сайд хариулт өгье. За би төрийн байгуулалтын байнгын орон дээр бас хэлсэн. За миний хувьд олон жагсаалтаа одоо нүүр тулж байсан. Ерөнхий сайдын хувьд одоо 2 том жагсаал дээр би талбай дээр гараал жагсагчтай уулзчихсан. Тэр бол ковидын үе байсан. Яагаад би тийм ихтгэлтэй жагсагчтай нүүр тулж төрийн ордон руу асуудал үүсгээс урьдчилан сэргийлж байсан бэ гэхээр тухайн үе бол ордон нэгдмэл байсан. Тийм учраас ерөнхий сайдын хувьд одоо зөвхөн талбай дээр байгаа одоо залуучуудтайгаа талбай дээр байгаа жагсагчтай би шууд нүүр тулаал уулзаал ярилцчихсэн юм 2 3 ч үйл явдал болсон. Энэ удаа бол харамсалтай нь энэ ордон өөрөө хуваагдмал ийм нөхцөл байдалтай байгааг бол одоо би мэдчихсэн. Тийм учраас
суур шалтгаан бол өөр зүйл байсан. Шалтгаан мэдээж энэ зүйл байсан. Би гарлаа гэдэг нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан. Тийм учраас энийг ярилцаа. Одоо яг өнөөдөр бид нар нээлттэй ярихгүй л байгаа болохоос би намынхаач гишүүдтэй уулзахдаа, арчсан намын гишүүдтэй ч уулзахдаа байнга л би энийг хэлчихсэн. Ийм хэмжээний одоо гомдол, буруу ойлголт маш их явж шүү. Би амаа асуулгаж байна. Би нэг одоо арчсан нам хүн намд хайртай болцсондоо ч юм уу. Ерөөсө тэгж их цаг гаргаадсан юм биш. Ганцхан энэ нэг ажлууд нь бүтчихээсэй л гэдэг л ганцхан юм одоо бодол надад байсан. Тэгээ тал талд асуудлууд үүссэн. Энэ инглээ тэгээд яатсан, эн чин гэрээгээ төрчөөд байгаа юм шүү. Тэр нь инглээ одоо ингэчээд байгаа юм шүү. Тухай бүр би дандаа л хариулт. Одоо хэлж ийм асуудлууд ингээд босоор л байсан. Зузаараад л байсан. Ярилцаад л байсан уг нь. Гуйж зүтсэн, бухимдч зүтсэн. Тэгээ ялтчгүй л одоо ингээд нөгөө олон ийм одоо их ашигын гомдлууд нийлж чад хамгийн том мега төсөл нь явж байгааг ч анзаархаа бэлчдэг юм байна. Яг энийг тэгээ бид нар дор дорноо л харах ёстой. Чагсаалтан дээр ч би одоо нам дээр их л амаа алгадуулж байгаа. Уг нь одоо бас намынхаа бодлогыг, гол агуулгыг дэмжих ийм чиглэлээр одоо нам сонгодог парламент чагсаалт гаргадаг. Та одоо тэгээд энийг өөрөө л хийсэн одоо яа ихтэй гэж манай намынх надад хэлж байгаа. За үнэн цогтгөрөл дарга бас надад хэлсэн. Хэрвээ танаа нам олонх болоогүй бол ийм зүйл болохгүй байсан шүү дээ. Амаа алгадуулж байгаа ч гэсэн бас бодох ёстой асуудал. Тухайн үед одоо их хурлын одоо дарга гарч намаас тавиад ингээм хамтрахын зүйтэй гэдэг тийм санал яригдчихсэн. Олон холцсон учраас тэр боломжгүй байсан. Цаашдаа энэ тогтолцоогоор одоо шууд олон болох их төвөгтэй тогтолцоо. Гэтэ яг анх удаа ингээд нөгөө явж байгаа учраас бид нар яг нөгөө юм том агуулга бас бүтэн харахгүй л байх шиг байна. Би Шинзландын олон хүнтэй уулзж байсан. Яг нэгээс хоёр термийн ард бас нэг юм сургамжууд үлддэг юм байл л дээ. Тийм учраас хэдүүлээ одоо нэг халгаад яах вэ? Дор дорноо л дүгнэлт хийцгээе. Тэрний юу вэ гэхээр надад албан тушаалд хорогдоод байгаа зүйл юу ч алга. Гагцгүй би зөв дүгнэлт үлдэх нь өөрөө чухал юм аа. Энэ бол маш хариуцлагатай зүйл. Сая даваа сурын сайттай би санал нэг байна. За гүйцэж хариулъя. Ерөнхий сайд юмрхүү. Ард түмэн 126-г дэмжсэн. Анхныхаа сонгуулийг хийцэн. Наадмаар бид нар гадаад зураг авахуулгаад баяр хөөртэй байсан. Энэ уур амьсгатыг л би бодож илүү тийм одоо зөв агуулгаар цаашаа явчаасаа л гэж бодоод байгаа болохоос биш. Хувь хүнийхээ хувьд бол одоо тэгэл энд хүн царай алдаал, гуугаал, хойноос нь хөөцөлтөл нэг одоо тэгээд нэг юм одоо хорогдоод байгаа юм надаа юу ч алга. Үннээ хэлэхэд. Зүгээр яг энэ өөрөө итгэл учраас энэний дараах үр дагаврыг би ерөнхий сайдын хувьд төсөөлөөд одоо байгаагаас дордох эрсдэл байгаа учраас л би өнөөдөр ингээд одоо итгэл үзүүлэхний асуудлыг та бүхэн маань олон талаас нь бодолцооч. Би хинрүүч уулзаж ингээд санал өгөөч гэж хэлээгүй. Харин нээлттэй ил тод яриад зөв дүгнэлт үлдээсэй гэдэг дээр л би илүү байгаа. Бүлэг дээрээ ч юм байр суурьтай байсан. Өнөөдөр арчсан намын бүлэгдээ За ариун зөв гишүүн тодруулжсоё. Дан ганц цөнхний асуудал байгаагүй юм аа. Цаана нь хүний өөрийн гадаад дотоод нийлсэн эрх ашиг болон баялагын тэмцэл явж байгаа маа гэдгийг бол бас тодорхой яг одоо юу гэдгийг тод чанга бас хэлчмээр байгаа юм аа. Надаа бас Лодо самбуу гишүүнд хандаж нэг хэлэх үг байгаамаа. 2 триллион улсын их хурлын гишүүдэд тараах гэж байгааг би сонссон гэж хэлсэн нь шүүлтүүргүй мэдээллийг авж байгаа иргэдэд маш хүн дээр туссан. Үүнийг ашиглаж хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн улсын их хурлын гишүүдийг барьж ноцож та энэ мөнгийг авсан уу, та энийг сонссон уу гэж асууж байгаа. Зарим хүмүүс итгэж байна. Нэг гишүүнд эн чинь 16 тэрбум төгрөг байгаа байхгүй юу? Би өнөөдөр тоглоод асуулаа. Үнээрээ тийм үү? Хаан дансаа бүртгүүлэх үү гэж.
Нэг ангид сууж байгаа улсын их хурлын ангийн хүүхдүүдтэй уучлалт гуйх хэрэгтэй. Бидний нэр хүндэд халтаж байгаа шүү. Улс төр улс төрөөрөө байж болно. Гэхдээ бас нэг жоохон ёс зүйтэй байя. За